За хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлцээг дэмжиж байгаа. За хуулийн төсөлтэй холбогдуулмаас хэдэн тодруулах зүйл байна. За хүүхдийн сургуулийн орчноос элдв янзын халдварт өвчин, сүрье, томуу төст өвчлөх. За одоо сургууль бүрдүүл за хүүхдийн суралцах одоо эрхэнд ноцтой зөрчил үүсэж байгаа тохиолдлууд жил болгоно хэмэгдэж байгаа. Тэгээ яг одоо эд хичээл үеэр нь карантинлаа таана хаахгүй гэдэг ингээд асуудал үүсдэг. Яг энэ эрүүл мэндийн чиглэлээр нь яг бид бүхэн хамгаалж чадж байгаа юу? Хэрэгжилт ямар байгаа? Хуулийн дээр яаж туссан бэ? За хууль эрх зүйтэй нь уяад энэ санхүүгийн ямар дэмжлэгийг нь боловсролын байгууллагад үзүүлэх юм бэ? Нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ үе дэнгийн дээрлэлтийг бүгд л ярьж байна. Ил талд хэлбэртэй байгаа. Сая нөгөө сошиал дээр гарахаар нь л шуугаад байгаа болохоос энэ ч бас талд хэлбэрт байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо яг боловсролын яам, яг энэ хүүхдийн эрхийн байгууллагууд яг ямар арга хэмжээ авах юм бэ? Энэ хуулийн дээр тийм зохицуулт байгаа юм. Журмаар байх юм уу, ёс зүгээр байх юм уу? Аюулгүй байдлгээд ярихаар энэ маш олон зүйл яригдана. Энэ сургуулийн орчны, боловсролын байгууллагын орчны энэ камержуулалт, хяналт нэгдсэн системтэй байх юм уу? Тухайн сургууль нь яг бие дааж хариуцаад явах юм уу? Хоёрдугаар асуудал байна. За гурав дээр энэ сургуулиудын цайны газрын тэдгээр эдийн хоол хүнс тэжил. Өмнө нь энэ чинь юу хариуцдаг байсан шүү дээ. Тухайн одоо бас өмчийн газрууд нь хариуцаа тендер зарлаа сонгон шалгуулалтаар хийдэг байсан. Одоо энийг сургуулийн захирал нь өөрөө хариуцж байгаа. Анх энэ ч одоо бас хэлцэгдээд ажил болоод эхлээд явж байхдаа сургуулийн захирал нь нярва тогооштойгоо дагуулсан динжин мянган дээр мах аваад явж байсан. Тэр энэ дээр чи ямар өмнөх нь тэр эрүүл мэндийн аюулгүй байдал ярих вэ? Энэ зохицуултыг яаж тусах юм бэ? За тэгээд хариултаа тодруулга авъя. За хэн хариулах вэ? Дөрөв номер. Та бэлдэж байгаа ч. За уучлаарай. За ажлын алтнаас мандахын намхаар энэ. За хуулийн тухайд бол санхүүжилт нь чиг үүргээ дагах зарчмыг бол баримтлахаар бол зорьсон байгаа. За ийм учраас хуулийн үрээд үүсэж байгаа чиг үүрэг бүр дээр санхүүжилтийн их үүсвэрийг тодорхой байдлыг бол хангахаар зорьсон. За түүнчлэн санхүүжилтийн их үүсвэрийг бол өргөтгсөн байгаа. За тухайлбал улсын төсөв болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвс бол санхүүжихээс гадна за хандив тусламж олон улсын байгууллагын санхүүжилтээр бол санхүүжих боломжтой. За ингэхдээ бол өнөөгийн тогтолцоогоор бол нэг сурагчдад хувьсах зардалт бол эрүүл мэндийн үйл ажиллагаа бол багтсан. За гэвч өнөөдөр бол тухайлбал 10 дугаар анги хүүхдэд бол итгэл зүрээр тооцоогүй дүнгээр оцод бол 4000 орчим төгрөгөл бол ногдож байгаа. За энэ бол энэ хуулиар үүсэж байгаа чиг үүрэгт бол хүрэлцээгүй байгаа. За ийм учраас үүнтэй холбоотойгоор бол санхүүжилт тус бүрийг бол хууль дээр бол яг наривчлсан байгаа. За тухайлбал санхүүжилттэй холбоотой 6 заалт үүнээс ерөнхий шинжилгээг бол нэг иргэнд үзүүлэх санхүүжилтээр за тусгай шинжилгээг бол за эрүүл мэндийн даатгалын сангаас бол санхүүжхээр байгаа. За түүнчлэн сургуулийн өмнөх боловсрол за эрүүл мэндийн анх шатны үйлчилгээ бол орон нутгийн чиг үүрэг за төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэгт хамаардаг учраас тухайн орон нутаг маань энэ чигээр хэрэгжүүлэхтэй зардлыг бол суурь зардалтай бол тусгаад за суурь зардал мэдээж алдагдaltaй аймагуудын бол дээд шатны төсөөс бол санхүүгийн дэмжлэг авах замаар бол санхүүжүүлэх боломж бол өнөөгийн тогтолцоонд бол байгаа. За мөн цаашд бол сайжруулах санхүүжилтийн арга зам бол мэдээч байгаа бох. За энэ асуудлыг бол ажлын хэсгээр бас наривчлаад авч явах бол боломжтой гэж бол үзэж байгаа. Баярлалаа. За би санхүүжилтийн хувьд зөвхөн хариулж байгаа. За ажлын хэсгийн гишүүн Мөсийн хууль зүйн сургуулийн багш Оюун Жаргал байна. Тэгэхээр гишүүд ерөнхийдөө үеийнгийн дээрлэхэлтийн асуудал дээр энэ хууль ямар байр суурьтай яаж оролцоод байгаа юм бэ гэдэг асуудал яригдж байна тийм ээ. За тэгэхээр үеийнгийн дээрлэхэлт бол Монгол улсад хууль тогтоомжуудаар аль хэдийн эрх зүйн орчныг нь бүрдүүлээд зохицуулаад өгчихсөн байгаа. Гэхдээ юу биднэрт дутуу байгаа юм бэ гэхээр илрүүлэг. Бид нар хизээ мэддэг вэ гэхээр фэйсбүүкээр бичлэг тарсны дараа мэддэг. Аль хэдийн хохироод хэдэн жил болцсон байдаг. Аль эсвэл хэдэн сар өнгөрцөн байж идэг. Түүнээс биш бид нар хизээч сэтгэл зүйчээрээ дамжуулаад сургуулаар нь дамжуулаад бид нар энийг олж мэдэж амжидгүү. Тэгэхээр энэ хуулиар сэтгэл зүйн зөвлөгөөг цахимаар биеэр зайнаас авах бүрэн боломжийг нь олгож байгаа. Дээрээс нь сэтгэл зүйч нь тухайн сургууль дээр суралцагчдын одоо сэтгэл зүйн байдал сургуулийн орчин нөхцөлийн байдалд ямар тулгымцсан асуудал байгаа вэ гэдгийг дээр жил бүр судалгаа явуулж хариу арга хэмжээг захиралтайгаа нийлж
сум орон нутгатайгаа нийлж авахар зохицуулагдсан байгаа. Тэгэхээр энэ хууль бол илрүүлэгдэн гол анхаарч байгаа хууль шүү. Тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд санхүүжилтээр нэг нэмэт хэлэхэд болох юм бол осол аваараас аюулгүй байдлыг хангахын тулд 3 шатны төлөвлөгөө байгаа. Улсын нэгдсэн төлөвлөгөө, сум орон нутгийн өөрийн онцлог төгссөн төлөвлөгөө, сургуулийн төлөвлөгөө. Улсын хурлын гишүүн Жаданбаагийн Баясгалангийн урилгаар Чингэлдээ дүүргийн иргэд Төв аймгийн Аргалант сумын иргэдийн төлөөлөгчд хурлын төлөөлөгчд Улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За та бүхэндээ эрүүлийн хад жаргал сайн сайхан бүгд өсгөё. За. Алтан шагаа гишүүн. За нэмж бас нэг санал тодруулах зүйл байна. За энэ үе тэнгийн дээрлэгтийн талаар энэ соён гэгэрүүлэх болон энэ нийгмийн ухааны хичээлийг гүнзгийрүүлэх нэмэх энийг одоо энэ бас тусгаж өгөөч байна. За хоёрдугаарт нь боловсролын байгууллагын урсгалцсвар гэж нэг айгүй төвөгтэй асуудал байдаг шүү дээ. Японд бол 5 жил болоод ингээд бүрэн урсгалцсвар гэдэг өгдөг. Монголд бол байхгүй. Боловсролын яамд нь хүсэл тавихаар боловсролын ерөнхий газар л нэг тендер зохион байгуулдаг. Тийшээ ороод нэгдүгээр даалга болчдөг. Хоёрдугаар орон нутгийн төсөвтөөр энийг тавьж болдгоо. Аах тавилдаг тэгээд асуудал үүсдэг давуудын шалгалт ороод. Тэгээд эн чинь өөрөө энэ хүүхдийн нөгөө эрүүл аюулгүй орчинд яг сөргөөр нөлөөлж байгаа. Дээврээс нь усгаачсан, хөгцөрцсөн, ширээ сандал байхгүй, цөмрөөд орцсон. 0 үнэртэй зүйж идэг ийм сургууль цэцэрлэг маш олон биш дээ. Жохон сүүхээтэй цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн цагирал өөрсдөө л хөөцөлдөж